За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр болохоор бас дахиад нэг бодлогыг көшин тэмцэлж ашиглаад хэлбэраараа бодцгоё. За бодлого болохоор АЦ-ээс чөлөөтэй унж байгаа би хүнд хэвтэж ихтэй 45 градусын өнцөг үүсгэсэн хүнд хавтан дээр унаад харимхаа ойсон байгаа. Ойгод газрын С цэгтэр унсан. Тэгэхийн тулд С цэг нь болохоор B цэгээс энэ хүртэлх зай гэсэн. Энэ зай S зай хамгийн их байрлахын тулд ямар өндөрт энэ хүнд хавтанг байрлуулах хэрэгтэй вэ гэсэн юм бодлого байгаа. За бодлогын зураглалыг харъя. Эндээс унсан би энэ дээр харимхаа ойгоод ингэж энэ С цэгт тусч байгаа гэсэн үг. За энэ бодлогыг хэдүүлээ эхлээд энерги хадгалагч хууль ашиглаад яг хавтанг мөргөөд бусаж ойх үеийн хурдыг олцгоё. Энерги хадгалагч хууль бичих юм бол за mg том ашаас асхан жижиг аш гэсэн потенциалын нэр нь mb квадратыг h2-оор тэмцээн гэдгээс бид нар хурдыг нь олж олно. Язгуур доор 2g ашаас асхан том ашаас асхан жижиг аш. Хавтанг мөрөх үеийн хурд ингээд гарчлаа гэсэн үг. За энэс хойш бол тодорхой өндрөөс хэвтээ чигт шидэгдсэн биеийн хөдөлгөөн болчихно тий. Тэгэхээр хэвтээ чиглэлийн дагуу болохоор жигт хөдөлгөөн эрэг тэнхлийн дагуу болохоор анхны хурдгүй чөлөөт уналт гэсэн хөдөлгөөн болно. За тэндээс S зайгаа судлаа. S тэнцүү B гүрчгэн Т H тэнцүү GT квадрат H2. Эндээс S тэнцүү 2G том H-аас асхан жижиг H язгуур доор. За доотлын тэтгэлээс энэ тэтгэлээс T-гээ олоод орлуулчих тий. Тэгэхээр 2G-г хуваахна. Уучлаарай 2H-ыг хуваахна. 2H-ыг хуваахна. G язгуур доор. Язгуур доор ийм өвчрөөр замын функц маань ингэж гарч байна. Одоо энийг хамгийн их байлгахын тулд бид нар энэ утгаа ихсгэе. 2 тооны үржүр байгаад байна. За ихсгэж үзье. Тэгэхээр хураах томнуудыг хураачи, G-г хураачна. За язгуур доор 4 гэхээр 2 гарчна. Тэгэхээр H-аас хасах нь H дээр нэмэх нь H буюу тэнцүү ийм болчихж байгаа. Энэ нь хэдтэй тэнцүү байна вэ гэхээр том H-тайгаар тэнцүү. Энэ юу гэсэн үг гарч ийнэ гэхээр бүх зам маань том H-аас их буюу бага буюу тэнцүү гэсэн юм гарч байгаа. Хамгийн ихтэй том H гэсэн утга авнаа л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ тэнцэтгэл хэдий тэнцэтгэл маань энэ тэнцэтгэл биш маань тэнцүү утга авах вэ гэхээр H-аас асах нь жижиг H нь жижиг H-тайгаар тэнцүү үед буюу жижиг H тэнцүү том H-ыг хуваах 2 гэсэн утга гарч байна. Өөрөөр хэлбэл өндрийнх нь хагас дээр байрлуулах юм бол хүн тавтанг. Тэгэх юм бол манай энэ S зай маань хамгийн их утга буюу том H гэсэн зайг авах нэ гэсэн ингэж бодож байна. За бичлэг үзсэнд баярлалаа.